тэгш боломж олгоо сая 500 мянган төгрөг өгнө гэсэн. Сая 500 мянган төгрөгөө бид нар хувьцаа юм уу сургалтын төлбөрөөр 21 мянган төгрөгөөр одоо бэлэн мөнгөөр ингээд эргэн бүрт очсон юмудаа авдгаараа ингээд яг илүүгүй дутуугүй авнаа гэсэн хүмүүс тэр саналыг дэмжиж байгаа хүмүүс нь гараа өгч. За толч. Сая 500 мянган төгрөг авнаа гэж байгаа хүмүүс нь дараа өгөө. Би дараа болцоо марцсан. За тэгээд дараагийнх нь юм болохоор юм байна шүү. Одоо жоо эргэлзээд буулгах яваад дүүргэн. Нөгөө сонголт нь юм байна шүү. Би оюутан учраас 2 сая төгрөг авнаа гэж. Тэгээд тэрийг ингээ ойлгоцсон учраас одоо би дахиад техник асуултыг тавьж байна. 1 сая 500 мянган төгрөгөөр эх орныхоо хувь ишгийг Монголын оюутны холбооны гишүүн нийт оюутнууд авах ёстой гэсэн байр суурин дээр хүмүүс гараа өгнө. За толч. Санаа ихтэй хүмүүс нэг. Дэш яг сайн өгдөө. За толч. За оюутны оюутан хүн гэдэг бол давуу хэрэгтэй хүн байлаа. Тийм үү? За дөрөвчийг дахиад хараа өгдөө. Саяны 10 юм. Ойлгож хараа өгдөө. Би хүмүүс юмс яриа. Фактик манай сүнжийг хараа өгдөө. За олон хоо арчилсан байдлаар асуудаг шийдэж шүү. Бид нар сонголтыг өгнө. Сая 500 сая нь бол авсан гэж одоо бодчих цаа. 500-аар бэлтэж байгаа 500-аар цаа. Оюутан эсвэл хувьцаа эсвэл мөнгөөр авах. Тэрнээс өмнө чиний хэлээд байгаа тайлбарлах, ухуулах, сурталчлах тэр ажлуудыг хүмүүс сонголт өгөөд бүртгүүлээд мөнгө аав, хувьцаагаа аав гэдэг дээр сонголт хийгдсэн бол хувьцаа авах гэж байгаа хүмүүст бид нар хувьцааг нь ойлгох нэгдүгээр, хоёрдугаар тэрнийг нь авч баталгаатай газар дарах тэр арга хэмжээнүүдийг авах зай. Юу юм шиг оюутнууд сая 500 авч штэ. Дээрээс нь 2 саяыг авах зарим хүмүүс дээрээс биш. Тэгээ 2 саяыг авах сая 500 тэгээд эсвэл зарим нь 2 саяыг авах гэж үзэж штэ. Тэгээд нэмж авах гэж үзээд тийм үү. Одоо бас 1 сараас бас 70-ыг авах гэдэг байгаа тийм. Бас арай давчих юм шиг байна. За сая гэхдээ аюул зүгээр шийдчихлээ зүгээр олонхоор. За өөрчлөлт энэ одоо тэр сая 500 мянга гэж яриад байна шүү дээ. Тэгээ заавал оюутнууд төгс шаардлагагүй. Одоо 103 цаад оюутнууд бүгд ажил хийдэг, дадлага хийдэг, дадлагын журмаар ажиллагаа цалингаа авдаг. Маш зөв. Тэр төлбөрийг өөртөө сургалтынхаа төлбөрийг гаргаад өгч. За чи хэн бэлээ гомбой. За гомбойны саналтаа би 101 байна. Гэхдээ хуулийн гарцсан. Би сангийн яам дээр байж байгаа мөнгөний одоо та бүгдэд өгнө. Аваад тэгээд буцаагаад одоо хандуулах уу 100 авч өгөх үү тэр босод юмнуудаа иргэнийхээ хүмүүсээр хандах. Одоо интернетэд бол ингээд хэрэгтэй бах нь одоо яа жоо яагаад байгаа учраас энэ их чуулган болсон зав. Энэ дээр ерөнхий сайд их хурлын гишүүд надаас лаглаа гараад очсон. Тэдгээр дээр наадах юмнууд аягүй сайн бэлтгэж байгаа. Интернет дээр залуучууд яг юу гэж ярьж байна яаж юм. Бүх юм яриад өнөөдөр болов биш үү энэ чинь бид нар юу яриад үүдэн төрөхгүй. Тэгтээ түг өгнө гэж айцсан. Тэгээд бүгд авъя гэж. Тэгээд 70 мянга ч аавна. Сая 500 ч аавна. Өгнө гэж хуульчихсан. Тэгээд одоо тэрийг бол энэ их хурлын гишүүдээр очиж байгаа. Чуулган дээр. Тэгвэл одоо би жоо яагаад байгаа учраас нөгөө чи над санаагаа хэлчихвэл энэ чинь хусах бэлчих гэдэг. За. Юу гэж та яг зэрэг юугаа хүмүүсийн ухамсарыг дороотуулаад байгаа. Биднийг бэлэн юм одоо фермийн захаа, аквариумны зах суулгаад байгаа. Энэ улс үндэсний мөхөөх бодлого байсан. Тэгэхээр бид нар идэвхтэй байр суурьны санхүүгийн тулд энэ 70 мянга дээр ч гэсэн 21 дээр ч гэсэн ер нь бол заагаа нэхэ. Заагаа нэхэхдээ энэ 70 мянга дээр та нар уриалга гаргацсан сургуулиуд дээр. Хүүхэд бүрт компьютергээ хөтөлбөр явуулж байсан. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээ, захимжуулаа, компьютержуулаа, Twitter, Facebook дээр холбоо бүгдээрээ мэдээлэлтэй болоо, мэдлэгтэй болоо, эрхчлөлөө байдлыг гэдэг яриад. Тэгвэл шүү дээ тийм жилд өгөх гээд байгаа 700 мянган төгрөг хүн болгонд, оюутан болгонд өгч байгаа 700 мянган төгрөгийг
арчлаад банкудаас зээл аваад тэрийг хийсэнг болгоод компьютер болгоод 700 мянган төгрөг харилцаа холбооны компани, утасны компаниудтай ярьж байгаад интернетэд холбоод бүх оюутнаа нэг жилийн дотор компьютертой, лаптоптой, интернеттэй холбосон тийм болгосон. Улс гэдэг тунхаглах хэмжээний ажлыг зохион байгуулахыг би удирдах зөвлөлтөд одоо олон удаа байлж байна. Тэрийг хэмжиж байна. За чиглэл. Тийм компьютер хэрэглэж байгаа хүмүүс бас зөөхөн шүү дээ. Одоо манай чи юу хэлэх вэ? За шууд саналаа хэлж. Яг өмнөд би бол өдөөний ойртон байсан. Хотод орж ирээд би компьютер гэж хийнэ. Гэтэ одоо хаач газар интернет байгаа, компьютер байгаа. За чи өргөх юм байна. Тэрийг л хэлчих дээ. Гэхдээ одоо яг тэр компьютер хэрэглэж байгаа тэр оюутны томтны гой бариад өгч. Гэхдээ тэр чинь явж байгаа. Би одоо нөхөх гээд байгаа ямиг одоо нэгэнт явцсан ямиг нэг хорыг нь сааруулаад хүмүүс ухаанд нь юм хийж байгаа, өрөнгө оруулалт хийж байгааг яриад шүү дээ. За тэгвэл ингээд санал хураачууд явуулъя заа. Яг аюу олон хурал дээр энийг ярьсан учраас хөлгөн бол залгсан ба шүү дээ. Бүх өдөр зөвлөлийн гишүүдийн нэг юм уриалчээ. 70 мянган төгрөгийг яг бэлгийн явах яг үнийг хэлэхдээ Монголын амьдралд бол тэгээд сургуульд чи ямар ч оюутан байж болно. 70 мянган төгрөг гараад тэр баартаа самтаар том баячуудын кармал орж байгаа. Тэр бол үнэ. Тийм учраас тэдгүүлээ ерөнхийлөгч байгаа санаачлагыг дэмжиж бүгдийн нэг компьютерт болов өгчөө. Би даалтай хэлбэл компьютер хөгжиж байгаа шүү дээ. Монголын маш хэцүү байна. Компьютертэй хөгжүүлж байж байгаа дахиад компьютер авах хэрэгтэй хөгжүүлээ. Сонголтын төгөө шүү дээ. Тэгээд бид нар хүмүүсийг хүчлэхгүй шүү заа. Хүчлчүүл бид нар буруутчихсан заа. Энд чинь одоо ерөнхийлөгч ороод тэр нэг хурал ороод тэр энэ ямар том толгойтой болооч вэ? Намайг алаач шүү дээ. Зүгээр сонголт өгнө. Их оронч хэрэглээ өвшүүлэх өөрийгөө өөртөө хөрөнгө оруулалт хийх өөрөө байнгын тэр над шиг одоо ингэ яваад нэг iPad шиг ч юм уу эсвэл нэг лаптоп шиг ч юм уу лаптопн дээр ари дээр фон фонтоос бол хичээлээ тийм юм шийдэл гаргаж ирнэ. Тийм шийдэл гаргахыг бол би эндээс нэг 5 хүнийг надтай бүрээд гэж хэлнэ. Би тэр 5 6 дээр нэгдүгürt бол компьютер зардаг үйлдвэрлэдэг компани хэрэгтэй. Тэд нартай хэлцээр бөөнөр 100 мянган компьютер авах та нарыг хэдэн хувийн өнгөт үзүүлнэ. Яах юм ингээд амар наа. За, дээрэс нь даатгахын компаниудтай. Та нар манайх 100 мянган компьютер даатгахад хэдэн төгрөг өгөх юм манай ажлын хийж нуулсны төлөө. Тэгээд бид ууштай цөмөр болсон чинь амар. Дээрэс нь очоод тэр нөгөө гар утасны юм компаниуд интернет дээр яадаг юм шүү дээ. За, жигээр нь та нар 100 мянган хүнийг шууд интернет чиглээд хэдэн төгрөг биднэрт санал болгох юм. Тэгээд хэдийн энэ ч ажлын комисс болгоог яах юм. Тэгэнгүүтээ очоод оюутнуудтайгаа ярьж шүү дээ. За бид нар та нарыг шүү дээ дэлхийд хаач байхгүй нөхцлөөр их орондоо хэрэгтэй зүйл төрөнг оруулалт хийгээд жинхэнэ их оронч оюутан гэдгийг харуулж боломжтой ингээ гаргаад ирлээ. Хөдөлгөөн өрнүүлээ. Уриалахтай. Нөгөө гитлэр гарч ирээд ярьдаг шүү дээ. Уртхан ширээгээ шаа. Тэгээ ингээд нэг сэтгэлийн нэг хүмүүс ингээ уйлаад тэгээ гараад алах ташаа бүгд ойчилж байгаа компьютер аавна гэдэг тийм санал өгөөд өөртөө байсан ч гэсэн одоо 3 дахь компьютер авчлаа энийг би дүүтээ авч гэж байгаа юм гэдэг. Тийм болтол ингээд яриад ухуулаад танаа гараад. Болж байна. Олонхороо дэмжиж байна зүнэ сайн гараа өгч. За, татгалцсан их оронч усан байна. Багхгүй. Түлгэлцэн тийм шийдэмгийн бус иргэн байна уу? Багхгүй байна. За тэгвэл олонхороо асуудлыг шийдэж шүү. Компьютер илүүдэв авчаад би танарт шүү дээ. Сая төгрөгийн компьютерыг 500-аар авч өгөх гэдэг шүү дээ. Авчаад зарчихгүй. Сая төгрөг. Гэхдээ саяар зарч шүү дээ. Сая юм саяар. Чи бөөнөр нь авч байгаа юм би энэ чайгуу яндруулах гэж. Би өсөө очиж компаниудын захирлуудын нэгэн суулгаж байгаа их оронч сэтгэлгээ дээр тоглолт ихлэр чинь нөхдөд чинь нэгний хариуцлага ухамсарлаар үйлж хагаад баяртайгаар нөгөө тань өгөх юм болов ч тийм. Тийм ээ. За тэгвэл хин одоо тэр сэтгэлтэй зоригтой боломжтой гарав нэг 5 гарав гэж. Энэ ажлыг зохион байгуулаад бид нарт тусна. За зөвлөлийнхэн бол гараа өгөхгүй танаа ингэ хохоор оруулна. Өдөртөх зөвлөлөөс за. Нэрсээ босоод гэсээс хэлчихтэй 5 гал. Би нөгөө түрүү нэг оролцогч байгаа банкуудад ч